Эргэмзэг та бүхэнд шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Улаанбаатарын мэдээ эхэлж байна. Мэдээллийн хөтөлбөртөө дэлхийд дахин дархан суугаа монголчуудын нэгдсэн мэдээллийн сайт Орлоо.инфо хамтран ажиллаж байна. Эхний мэдээг дуулгая. Өнөөдөр Оросын холбооны улсын эх орны хамгаалагчдын өдөр тохиож байна. Энэ өдөр зөвлөлт холбоот улсын 4 удаагийн баатар бүгд найрамдах Монгол ард улсын баатар Георгий Константинович Жоковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Оросын холбооны улсын эх орны хамгаалагчдын өдрийг тохиолдуулан Монгол улсын Батлан хамгаалахын сайд Бат Эрдэнэ, Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрийн ирэхэд элчин сайд Азизаа болон Баянзүрх дүүргийн засаг даргын дэд бүтэц хот төлөвлөлт харилцан орлогч Батцогт тамгын газрын дарга Амар Төвшин, цэргийн штабын дарга Цог болон албаны бусад хүмүүс өнөөдөр зөвлөлт холбоот улсын 4 удаагийн баатар маршал Жоковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр бид Оросын холбооны улсын эх орны хамгаалагчдын өдөр буюу хуучнаар бол Оросын цэргийн баярын өдөр байгаа. 2 сарын 23. Энэ өдөр одоо Оросын хамт нөхдөйгөө хамт одоо Жоковын музейд цэцэг өргөж байна. Бид нар бол хамтарч одоо бие биенийхээ цэргийн ойг тэмдэглэдэг заншилтай. За энэ онд бол жишээ нь 45 оны агуу эх орны дайны ялалтын 70 жилийн ой болно. За чөлөөлөх дайны мөн ялалтын 70 жилийн ой болно. Тэгэхээр эх орны дайны ялалтыг бол бид нэр Монголын бас цэргүүд Улаан талбай жагсан манай ерөнхийлөгч бас энэ арга хэмжээнд оролцсон. За намар тийшээ бол чөлөөлөх дайны одоо ялалтын баярыг бол Орос, Монгол, Хятад хамтраад бас тэмдэглэх. Энэ онд бол 70 жилийн хойнууд одоо болж байгаа ийм чухал жил юм аа. Халах голын байлдааны ялалтанд онцгой үүрэг гүйцэтгэн үнэтэй хувь нэмэр оруулсан зөвлөлт холбоот улсын 4 удаагийн баатар бүгд найрамдах Монгол ард улсын хошоо баатар маршал Жоковын хөшөөг 1981 онд босгожээ. 1939 онд халахын голын байлдааныг командлахаар Улаанбаатарт буудалсан байшинг нь музей болгож дэргэдэх талбайд нь хөшөөг босгосон байлээ. 1939 оноос 1940 оны 5 дугаар сарын ихэнх хүртэл Жоков уг байшинд амьдарч байсан байна. Сар ширийн өдрүүдэд гэмт хэрэг зөрчил харьцангуй тайван байсан байна. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд 188 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэн байна. Тэр дундаа танхаарах буюу бусдын биед гэмтэл учруулах явдал буураагүй гэдгийг цагдаагийн байгууллагаас хэллээ. За өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгдсэн хэрэгүүдээс хулгайлах 34, танхаарах 39 хэрэг гарсан байна. Манай улсад үлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 26% нь архи сутууруулах хундаа хэрэглэснээс болж гардаг байна. За тэр дундаа бусдын биед гэмтэл учруулах танхаарах гэмт хэргийн 90% нь сутуурснаас болж үлдэгдэж байна. За сүүл үед архи хэрэглэж амнасаа алдах, гэмт хэрэг үлдэх, гэмт хэргийн золиос болох тохиолдол буурахгүй байгаа юм. За өөрөөр хэлбэл хүний амнасыг хохирох, цолгүй байдлаар амиа алдах, бусдын бие махбодод гэмтэл учруулах болон хулгай дээрэм танхаарах гэмт хэрэгүүдийн гол шалтгаан нь архи болоод байна. Танхаарах төрлийн гэмт хэрэг буюу бусдын биед гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг буурахгүй байх ийм хандлагатай байгаа учраас иргэдийн архи сутууруулах хундааны зүйлийг зүү зөкстөө хэрэглээч гэдгийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Өнөөдөр бүх аж ахуйн нэгж байгууллагууд ажлын эхний өдөр. Энэ өдөр анги хамт олон байгууллагаараа бие биений хараад золгууд хийж ажиллах энэ нь бол түгээмэл байдаг. Энэ өдрүүдээр бол архи сутууруулах хундааны зүйлийг бас зүү зөкстөө хэрэглэх айл болох хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Архи сутууруулах хундааны зүйлийг хэрэглэснээрээ энэ гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирч болох магадлал өндөрсдөг учраас иргэд энэ тал дээрээс болгоомжтой байхыг анхааруулж байна. Ерөнхийдөө сүүлийн 3 жилийн дунджийг хараад үзэх юм бол энэ архи сутууруулах хундааны зүйлийг хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үлдэх, ялангуяа хүний амнасыг санаатар хохирох гэмт хэрэг бол харьцангуй бага буурж байгаа. Энэ оны хувьд бол битүүний өдөр буюу 2 дугаар сарын 18-ны өдөр хүний амнасыг санаатар хохируулсан гэмт хэрэг гарсныг нь Баянзүрх дүүрэг цагдаагийн нэгдүгээр хэлцээр эрүүг хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Шинийн 1-ээс өнөөдрийн хүртэлх хугацаанд хүний амнасыг санаатар хохируулсан хэрэг цагдаагийн байгууллага бүртгэдэг. За цагдаагийн байгууллагад хоногт дунджаар 40-50 гэмт хэрэг бүртгэгдэж байна. Энэ бол гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа юм а. За иймд иргэд аливаа гэмт хэргийн хохирогч болохгүй тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь чухал гэдгийг хэлж байна. За мөн түүнчлэн нийт үлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх хувь нь тээврийн хэрэгслээ аюулгүй байдлын журам зөрчигдөх үйлдэл болоод байна. Мөн хулгайлах төрлийн гэмт хэрэг ихээр үлдэгдэж байгааг цагдаагийн газраас хэлж байна. Үндэсний уламжлалт цагаан сарын баяраар яаралтай тусламжийн 103 хэрхэн ажилласан болоод хичнээн дуудлага ирсэн.
За түүнээс ямар төрлийн дуудлагууд ихэвчлэн ирсэн талаар албаны хүнээс тодрууллаа. Тус төв нь өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд өнгөрсөн оны сар шинийн баяртай харьцуулахад дуудлагын тоо 6%-аар нэмэгдсэн байна. Сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын 3 дугаар зэрэглэлээр ажилласан байна. Энэ нь битүүнээс шинийн 4-ийг дуслах буюу өнөөдрийг хүртэл өдөрт ажиллаж байгаа эмчийн тоо, машины тоог 40%-аар нэмэгдүүлж ажилласан байна. Өөрөөр хэлбэл 48 эмч, 48 машин тогтмол ажиллаж 6 эмч нэмэлтээр бэлэн байдалд ажиллажээ. Үүнээс гадна эмтарэ болон боох, орох материалыг их хэмжээгээр нөхцөлжээ. Баярын өдрүүдэд 5071 дуудлага ирсэн нь энгийн үетэй харьцуулахад 30%-аар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн цагаан сартай харьцуулахад дуудлагын тоо 6%-аар нэмэгджээ. За дуулганы дотор бол өвчлөөр ангилаад үзэхэд бол ерөнхийдөө бас төрөх дуудлага нэмэгдсэн. Бас сайхан мэдээ. Ерөнхийдөө энэ хугацаанд бол олон хүүхэд төрсөн байна гэсэн үг. Нодлонгийн яг цагаан сарын мөн үетэй харьцуулахад төрөх дуудлага 6% нэмэгдсэн байна. За харин архитай холбоотой дуудлага 10 орчим нэмэгдсэн. Энэ бол өндөр тоо. Нодлонгийн яг мөн үе цагаан сартай харьцуулж бид нар үзээд байгаа. Одоо үзэхэд бол манай нийт дуудлагын 15 орчим хувь нь болоход архитай холбоотой дуудлага гэж байгаа. Энэ болохоор архи угаад зүрх судасны өвчний сэтэрсэн, архи хуучин сэтэрсэн, даралт нэгссэн, архи угаад хордлогонд орсон, мөн архи угаад хоорондоо бас бас янз бүр осол гэмтэл авсан гэсэн дуудлага энд ороо явж байгаа. За үүнтэй холбоотойгоор осол гэмтлийн дуудлага бас 8% нэмэгдсэн. Энэ осол гэмтлийн дуудлагын дотор бол 80 орчим хувь нь болохоор ахуйн осол хэрэгжсэн. Ахуйн осолд унаж бэртэх, архи согтууруулахундаа хэрэгэлсэн иргэд хоорондоо зодолдох, автомашинд олноороо чихэж явах, хурдаа хэтрүүлэн явж байгаад гэнэт тоормслож, салхины шилээ мөргөж гэмтсэн дуудлага нэмэгдсэн байна. Түүнээс гадна Улаанбаатар хотын хэмжээнд хоолтны хордлого авсан дуудлага цөөн байсан бол хоолоо тохируулж хэрэглээгүйгээс ходоод гисэх хямарсан дуудлага харьцангуй олон иржээ. Хоол хүнсээр дамжуулан авах шимт хичээлийн бодисын дутагдал нь хувь хүний хөгжлийг олон талаар бууруулдаг байна. За хүн зохистой хоолыг гэвэл өдөрт 5 төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, хоол хичээлээр дамжуулан шимт хичээлийг авч байх ёстой юм байна. За дэлхийд дээр ойролцоогоор 2 тэрбум хүн эрүүл мэндийн суурь болсон аминдын ба эрдэс бодисын дутагдaltaй амьдардаг байна. За манай улсын хувьд хэдийгээр иргэдийн амжиргааны түвшин тодорхой хэмжээгээр дээшилж байгаач хоол хичээлийн дутагдалд орсон иргэд байсаар байгаа юм а. Түүнчлэн сүүлийн үед иргэдийн зохистой хооллолт гэдэг ойлголт тааруу байгаа юм. Хүн зохистой хооллохын тулд зөвлөмжийн дагуу 5 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутам хоолндоо хэрэглэх ёстой байдаг байна. 5 төрлийн хүнс гэдэг чинь үр тарианы төрөл, мах загсны төрөл, уурга их хүнсүр болно. Үр тарианы төрөл гэдэг чинь ерөнхийдөө бол нүүрс усны их хүнсүр болно. Тэгээд мах загс гээд энэ загс гээд өндөг гээд энэ бол уургийн их хүнсүр болох. Тэгээд сүүц цаад жимсний төрөл, хүнсний ногооны төрөл гээд ингээд 5 хүнсний төрлийг хүн заашгүй өдөр болгон хэрэглэнэ гэсэн утгатай үг явж байгаа. За тэгээд хэмжээний хувьд авч үзсэн бол хүн өрөө хоногийн хоолоо 100% гэж авч үзэх юм бол энд бол төлхөө хувийн суурийн одоо нэг өөр тарийн төрөл, за мах загсны төрөл гэдэг бол хоногийн хоолны нэг ойролцоогоор 10% л эзлэхээр л тийм хэмжээтэй бол байдаг байхгүй. Усны ногоо хэрэглэж байгаа юм бол эрүүл мэндэд ач холбогдолтой гэж үзнэ. Эрүүл мэндэд ач холбогдол дээр нэг ерөнхий нэр хэлчихэд байдаг. Тэгээ энэ гол нь маш олон төрлийн одоо суурь өвчлөлүүдээс сэргийлэх боломж бол олгодог байхгүй. Тухайлх юм бол одоо хүмүүсийн дунд ихсээд байгаа хорт хавдрууд байна. Тэр дундаа бүдүүн гидсний хорт хавдар байна. Ингээд янз бүрийн өвчнүүдэд ногооны хэрэглээ олох чухал байна гэсэн үг. За монголчуудын хүнсний хэрэглээ шимт хичээлийн байдлыг судалсан судалгаагаар мах болон үр тарианы төрлийн хэрэглээ буюу гурилан бүтээгдэхүүний хэрэглээ хийм байдаг бол харин хүнсний ногоо жимсийг хэрэглэх нь дутагдaltaй байдаг байна. За түүнчлэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хоногт нэг хүн 400 грамтай тэнцэх хэмжээний хүнсний ногоог хэрэглэж байвал эрүүл мэндэд ач холбогдолтой гэж үздэг байна. За мөн та зөв хооллохын тулд мэдээж эрүүл аюулгүй хүнсийг сонгож хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Нэмэлт мэдээллийг хүргэхэд хүнсний шимт хичээлийн дутлаас үүдэлтэй хөтөлбөрийн бүтээмжийн алдагдал болон эрүүл мэндийн үйлчилгээнд төлсөн шууд зардал жилдээ 3.5 их $80 болдог байна. Оросын уламжлалт өвлийг үдэж хаврыг угтах Широкая Масленица баяр өнгөрөх амралтын өдөр болж өнгөрлөө. Энэхүү баяр нь Оросын үндэсний уламжлалт баяр бөгөөд энэ жил 5 дахь жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жил Монголын цагаан сартай давхцаж байгаагаараа онцлог болж байна. Мөн энэхүү баярыг Оросын шинжлэх ухаан соёлын төвийн гадна талбайд зохион байгуулдаг байсан бол энэ жил Sky Resort-ийн цанын баатад зохион байгуулснаар илүү олон хүнийг хамруулж чадсан байна. Баярт Орос Монголын талаас албаны зочид төлөөлөгчдөөс гадна Монгол амьдардаг Орос иргэд хүрэлцэн ирсэн юм. Баярын үеэр 3 дугаар сургуулийн авиаслаг багчууд урлагийн тоглолт үзүүлж спортын тэмцээнүүдийг зохион байгууллаа. Масленица баярын уламжлалт тэмцээнүүд болох олц татах, багнан дайрах, хүндийн өргөлт зэрэг Оросын үндэсний тоглоом наадамд идэвхтэй оролцож хүч хямраа сорж өрсөлдлөө. Тэр өнөөдөр энэ Масленица хэмээх энэ баяр нь одоо Оросын үндэсний юм уламжлалт баяр байгаа.
Энэ баярын өдрөөр бол одоо орц хүмүүс бие бинийгээ сайхан амтад, сайхан хоол ундаагаар дайрдаг. Мөн одоо энэ баярын бас нэг бэлэг тэмдэг нь бол одоо блины буюу одоо энэ бинг гэж бин байдаг. Энэ бин нь болохоор энэ сайхан одоо өнөөдрийн тусч байгаа хаврын анхны өдрийн энэ нарыг бэлэг тэмдэг болгож байгаа юм аа. Өнөөдрийн энэ баярт бид нар бас одоо урагдаж оролцож байгаа одоо их баяртай байна. Тэгэхээр юуны түрүүнд бас Оросын шинжлэх ухаан соёлын төвд болон энэ арга хэмжээ зохион байгуулж байгаас Монголын талынханд одоо баярсан талхаснаа илэрхийлмээр энэ сайхан баярын энэ сайхан уур амьсгал нь ганцхан энэ баяраар биш бас өшөө цаашаа одоо сайхан үргэлжилж энэ их тайван сайхан хүн болгон бие биентэйгээ инээсэн сайхан одоо харьцсан энэ харилцаа холбоо нь үргэлж улам цаашд одоо бэхжиж өргөжөөсөө гэж би хүсэж байна. Манайхаар бол цагаан сар одоо гэж хэлж болохоор энэ одоо Орос сардын шар тосны баярт хүрэлцэж ирсэндээ их баяртай байна. Энэ баярыг уламжил болгон Оросын шинжлэх ухааны соёлын төвөөс олон жил зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээд манай Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн идэвхтнүүд, ажилтнууд бүгд одоо идэвхтэй орцдог юм аа. Монголчуудад цагаан сар гэдэг маань цагаан идэ одоо гарч ийн. Төл мал тийм ээ анхны төл бий болоод ингээд цагаан идэ одоо гарч ирж байгаагийн баяр гэж ойлгодог. Тэгэхээр Оросын энэ бол бас ялгаагүй. Одоо үхэр малан төллөөд цагаан эдэний одоо төлөл шүү дээ. Маасл гэдэг чинь тийм. Шар тас гэдэг маань энэ шар тас одоо гарч байгаа энэ хаврын сайхан бэлэгдэлтэй өдрийг тэмдэглэж ирсэн олон зуун жилийн түүхтэй юм байна лээ. Баярын үеэр Орос үндэсний хоол амттан эдэ ундаагаар үйлчилж байсан бөгөөд төгсгөлд нь уламжлал ёсоор шар тосны баярын суглааг зохион байгуулж Супер Азтанг Panasonic брендийн зурагтаар нэлээлээ. Мөн Масленица баярын онцлог болсон баярын манухайг шатааснаар энэ жилийн хаврыг угтах баяр наадам өндөрлөлөө. Завхан аймгийн Отхон сумын нутгийн зөвлөл өнөөдөр нийслэл хотод ажиллаж амьдарч байгаа нутгийн иргэдтэйгээ уулзаж сар шинийн золголтоо хийлээ. Тус сумын хувьд өнгөрч байгаа морин жилийг амжилт бүтээлээр авин үдэж, ирж байгаа хонин жилдээ нилээд ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Завхан аймгийн Отхон сум 2600 гаруй хүн амтай Отхон тэнгэр хайрхны урд оршдог. Тус сум өнгөрсөн жил 90 жилийнхээ ойг тэмдэглээ өнгөрүүлж энэ хүрээнд нилээд олон бүтээлч ажлуудыг хийсэн байна. Жишээ нь нутаг орныхоо дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэжээ. За Отхон сумын Завхан аймаг 24 сумтай. Түүний хамгийн Отхон тэнгэрийн хайрхныхаа үрд байдаг хамгийн уртлын сум байгаамаа. Ингээд 2600 хүн амтай. Энэ жил 159,500 толгой мал тоолуулсан. Аймагт малаараа 4-т орсон. 23 одоо мянгат малчинтай. Одоо ийм сум байна. Ингээд алтан төдийн эзэн улсын сумын сайн малчингууд тодорсон. Энэ жилих Отхон нутаг маань их цагаагаар тайван сайхан малын төлөө хорогдол байхгүй. Сайхан одоо морин жил маань үдэж 20 жилтэйгээ ингээд огтж байна. Ингээд одоо Улаанбаатарт болон одоо Завхан аймгийн Отхон сумаас гаралтай угуул сугуул бүх иргэдтэй одоо 20 жилдээ эдээ ундаа элбэг дэлбэг одоо юу сансан бүхэн зэвсгэлэн бүтэж Отхон тэнгэр хайрхан маань бид бүгдийг үргэлж ивэж явах болтугай гэж хүсэн өрөөе. Та бүгд маань сайхан шинлээрээ. За ингээд одоо миний нутгийн ард түмэн болон нийт Монголын ард түмэнд одоо энэ ирж байгаа хонин жилдээ төмөрөн ажил хиймэр өдрөг ол зомогтой сайн сайхан явах хөрөөлийн ялданд юу сансан 9 цагаан гүсэлэн Отхон очирван хайрхан Отхон тэнгэр уулзгийн окторгой тоолож Бадар хонд гаршээ яроолоос мөнгөд ундарч явах болтугай гэдэг өрөөлөргөө. 2014 онд буюу энэ морь жилд бид сумынхаа дүүхт 90 жилийн ойг ёслол төгөлдөр өргөн дэлгэр сайхан тэмдэглэсэн. Энэ одоо сайхан тэмдэглэсэн нь бол манай нутагт төрж өссөн ажиллаж амьдарсан хүмүүс маань бас нутгаа гэсэн халуун сайхан сэтгэл гаргаж хандивын одоо гаргаа сунгаж одоо бүтээн байгуулалтанд гар үе оролцсоны үр дүн юм аа гэдгийг бас хэлье. Тэгээд бид 90 жилийнхаа огоор сумынхаа төвийг бүрэн гэрэлтүүлэгтэй болсон. Гандан тэгшлэн хийдэ бүрэн одоо засч тогтчулсан. За мөн одоо зам харгуй сумын одоо тогтчлт. За албан байгууллагуудын одоо тогтцолж бүтээн байгуулалт гээд олон арван ажлыг хийж гүйцэтгсэн. За энэ 20 жилд буюу 15 онд бол бид одоо Отхон сум маань хөдөө аж ахуйн салбараа илүү төлхөө хөгжүүлэх бодлого баримталж байна. Хөдөө аж ахуйн чиглэлээр Дэлхийн банкны томоохон төсөл хэрэгжиж байна. За энэ төслийг одоо бид ашиглаж хөдөө аж ахуйн салбараа бас хөл дээр нь өсгөх малчид маань бас ая тухтай нөхцөлд
мал хуугаа одоо үйлжүүлэх. За дээр нь одоо хатан дэжээл бэлтгэх гээд олон ажлыг бас хий. Дээр нь бол одоо бас манай нутгаас төрөн орсон олон гаруй хүмүүс Нарванчин гээд манай сумаас бол одоо сайхан хотод тодорсон. Энэ хотын маань одоо зохицолборыг цэцэрлэгт хүрээлэнг бол барьж одоо бүтээн байгуулах энэ төслийн ажил эхэлж байна. Энэ ажлаа бид үргэлжлүүлж тун сумд ирж байгаа гадаад дотоодын одоо жуулчид зочин гişтийг одоо хүлээж авах, үзэж харуулах ийм одоо зохицолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор бас төлөвлөж байна. Энэ ажлаа эрчимжүүлнэ. Дээр нь бол одоо улс орны маань төсөв сайн байгаад орон тийн хөгжлийн сангийн мөнгө төгрөг орж ирэх юм бол бид одоо бас бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн хувьд Отхон сум хонин жилиг маш том амжилтаар өгтөж байна. Энэ нь 84 шүттэй Нарванчин гэгэний 7 дахь дүр туссан бас тодорсон явдал маа. Нарванчин гэгэний нийт 14 дүр тодорсны 7 нь халахаас тодорсон байна. Энэ жил хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудын нэг бол өөрийн сумаас тодорсон гэгэнтний 7 дахь дүрийн төрсөн нутагт очирвааны орон Отхон тэнгэр хайрхны цогцлборыг нутгийн иргэдийн хандив тусламжаар босгохоор төлөвлөж төсөл боловсруулан ажиллаж байгаа юм байна. Нутгийн иргэд ч үүнийг таатаагаар хүл авч сумын удирдлага төслийн багийнхантай саналуудлаа хуваалцаж байгаа юм. Ийхүү завхан нутгийнхан бурхны шашны томоохон цогцлбортой болсноор иргэдэд үйлчлээ зогсохгүй аялал жуулчлалын улиралд гадныханд үзүүлж сонирхуулах зүйл нэгээр нэмэгдэх нэ. Эрхэм үзэгчдээ хэсэгормын зар сурчилгааны дараа мэдээллийн хөтөлбөр та бүхэнд